Миний хоолой гүнж биш ч гэсэн би дотроо ямар бяцхан гүнж байгааг та нар миний нэгтгэлийн видеоноос харж болно. Ингээд надтай хамт миний бичлэгтэй хамт байгаарай. Баярлалаа. За би өглөө ингээд сэрж гин 3 дахь өдөр болж твзээ эхлээд авц хоног. Тэгээд би өглөө юу явуулж байгаа та нартайгаа хуваалцъя гэж бодлоо. Yeah, hi guys, mini хайрууд 3 дахь өдрийн Woo! Яа. За солих яах. Охинтойгоо гараад алхаж гин. Иба нөхөр хойноос ирж байгаа. Тэгээд нөхрийнхөө сургуулийн талбай дээр юу н алхаад гүүгээд байгаа. Тэгээд өнөөдөр ч гэсэн алхнаа өчтөр 7.7 км газар алхангаа зарим газар нь гүү, заримд нь алхаж явсан байна. Тэгээд гэртээ ирээд арай унтахаас өмнө дасгал хийсэн. За тэгсэн чинь миний биеийн одоо өмнөх 7 хоногоос 4 кг-аар хасагдсан байна. За тэгээд би өглөөнийхөө хооллолтын бичлэгийг сая оруулах гэж хагаад нөө манай өрсөлдөгч маань гараад алхацсан байна. Тэр талбай дээр байна гэж юм. Тэгээд бүр би юугаар туслах ингээд очиж гин. Тэгээд сая хүүхдээ мөөмдчөөд нөхөртөө бол өөртөө өглөөний цай хийж авчаад тэгээд явж гин да. За тэгээд ер нь бол одоо ингээд 7 дахь хоног өчтөр өнгөрөөд 8 дахь хоног руугаа орж гин гээд жоо чангал байд юм байна. Одооноос эхлээл ингээд жоохон чангараал гизүүлж эхлээл. Тэгээл зарим нөгөө нэг чихэр мэхэрний бодлууд орж ирэхээ ер нь бол өсөлтөгчд маань залгаж гин. Бүр гүүгээд ихлэ бараг зарим доосч гинэ. Бодлоо өсөлтөгчд гэж нэг л хүн байгаа. Бусд нь бит хоёрыг хөгжөөн дэмжингээ ирүүлэр одоо биенжингээ хасах ирүүл одоо булчин суух муух гэ тэ өөртөө гэсэн зорилго тавьсан байгаа бүгдээрээ. Тэгээд тэр зорилгынхоо дагуу бүгд хичээх гээл байж гин да бид нар. Яа тэгэл ингээд эргэн тойрныхаа хүмүүстээс айгуу гоё сайнаар нөлөөлж байгаадаа бас айгуу баяртай байгаа. Тэгэд өглөөнийхөө хоолыг идээд ер нь бол өсгөө ер нь өглөөнийхөө хоолыг идсэн ч би өсгөөд идэвсэхгүй. Бүр нэг юу ч идэг юм хачин санагдаад тэгсэн чинь ингээл өдөр болгон одоо овёс өндөг хоёроо шарж идэхтэй эрдэн шиштэй шарах дотор нь жоохон бислэг хаягтай. Ингээд нөгөө нэг хоолоо жоохон баяжуулаад тэгээд өргөс тэмэх мэмхтэй ингээд идээд ахаар ер нь бол хүн яад юм байна. Уйдгаа болчт юм байна. Тэгээд бүр уйдаад одоо шарсан өндөг юунаас овёсноос уйдаад байвал өөр гоё луунгийн салаад ч юм уу луу өгсөтэй салаад малаад хийж идэх гэсэн ер нь бол зорилготой байна. Гэхдээ одоохондоо уйдтлаа идэх гэж бодож байна. Яагаад гэхээр энэ дэглэмийн хоолыг бол манай багш өгсөн байхгүй юу? Одоо энэ тэмцэж багштай хөөе бүр тустай багштай. Тэгээд тэр багш маань өгсөн болохоор юу ч гэсэн багшийнхаа үгнээс гарахгүй бай. Гэхдээ ингээд зөвхөн яг өндөг овёсыг өглөө олгон 28 хоногийн турш идэнэ гэдэг бол миний хувьд бас жоохон гоё зүйл биш байгаа. Ягаад гэхээр жоохон уйдч магадгүй гэж бодоод байгаа. За манай нөхрийч хүүхдээ авлаа. За тэгэл одоо ингээд та нар харж байгаачлан би ингээд нүрээрээ турсан маань амь мэдгэж байгааз мэдтгэхгүй нөө. Та нар мэдгэж байна хандаа чистэй хичээж байгаа үсттэй мэдтэй гээ гоё комент бичиж өгөөрэй за надад. За тэгээд би ийм байдал маань ер нь бол нэг юм байна. Гэхдээ өчтөр нэг рилс хийсэн ахгүй юу Instagram дээрээ. Тэгсэн чинь тэрийг харахад жоохон байлээ гиз мэд жоохон байлээ. Гэхдээ яах вэ? Угаасаа л хүүхд гаргасан хүн өмнө ингээл 20 кг би өмнөх хассан 20 кг-тайгаа ингээд нэмүүл бараг 24 кг хасж байгаа хгүй. Тэгэхээр би чинь бас үгүй шүү дээ. Тэр чинь 20 кг хасж 90 болчингуудаа буцаа 2 кг нэмсэн байсан гэхээр би 22 кг хассан байгаа юм. Тэгэхээр чинь бас тий дэжгүүл байгаа юм шүү. 22 гэдэг чинь би бас мундаг л байгаа юм шүү. Өөрийгөө далжгаал тэнхтэл явж гин. Өчтөр бүр ингээ нөгөө гүйсэн чинь миний нүур бүр ингээ часчаас хийгээд орой тэгээ нөгөө нэг нүүрний нэг бүтээгдэхүүн баян хэрэгэлдэг аахгүй. Тэгээ тэр маань ингээд
Хэрэглэх болгон часчаас гэж жагаад арай гайгүй болсон байсан чинь өчтөр бас орой часчаас хийгээд тэгээд өнөөдөр нарны цус ингээд сайхан ялцсан явж байна. Би гэхдээ ингээд турх тусам амар юм хамарлаг болж байгаас та нар тэрийг хараа анзаарч байна уу? За танд ч намайг нэг амар тураг байна л гэх байх л та. Гэхдээ яг 4 кг маань надад чүмбүнэ. Гэтэ 4 кг маань та одоохондоо би вамбиоке гэснээс одоохондоо би юу байна? Сэтгэл хавцар ханамжтай байна. Болжин гэж бодож байна. 28 хоногийн хугацаанд тэгчээж байгаа нэг 10 кг хасчихсандаа л гэж бодож байна. Тэгээ чадах нь үгүй юу? Тэгэл бодж илээ. Өнөөдрөөс жоохон сэтгэл санаагаар унсан зүйл ажиглаж чинь юу вэ гэхээр вэ шүү дээ. Би өчтөрийнхэн зингээс 100 г-ыг л хассан болохоор өнөөдөр сэтгэл санаа жоохон муу байна. Иба нэмээгүй л болоо штэ хараа. Бараг өөр юу хүсдэн шийдвэрлэсэн юм гээд би нэг хэлийг хүсэж байна. Тэгэл за тэгээд өнөөдөр надтай хамт байгаарай бааштай. За тэгээ өнөөдөр бороо ороод би гэртээ амарч байна. Ибаас хичээлдээ явлаа. Иба надад галтоогоо цэвэрлж өгөөд явсан. Би нэрээ ийм болсон. Тэр дараагийн надад орохгүй исахгүй тэгсэн чинь ингээд ийм болсон. Одоо нэг төрхийн өмнө бол энэ ингээд зөөр шууд ингэ шуфтраад байдаг гэсэн чинь арай шуфтрах иймэрхүү байгаад байгаа. Тэгээд нэг гис одоо нэг иймэрхүү байна. Одоо нэг гэрээ цэвэрлэе. Би бараг гэхдээ амар олон хоногийн дараа өнөөдөр гэрээ цэвэрлэе нөө. Гар захлахаас чинь хүн чинь ингээд хүнлийг нэг юмдаа л амар сайн зүрлэж чаддаг юм биш үү? Тэгээд гар залхаад оройхон ирээл тэгээд охинтойгоо байжгаад тэгээд охиноо усмсанд оруулаад тэгээд унтаал өглөө нь мандахын улаанаар гар залхаад тэгээд байж их өдөр өнгөрч тэгээд юм. Миний өсвөр амар унаад бүрстэй. Боохгүй байхээр ингээд хүүхэд одоо ингээд нөгөө нэг газар дээр майд тавиад газраар байлгаад байгаа болохоор хүүхдийн ам хамарлуу оруулчихна гэж бодоод хүсээ боохгүй чадахгүй байгаа хгүй. Тэрнээс шуулна боохгүй байгаад ингээд савнагаагаа давилж унахаа болчихлох л та. Тэгээ зурагчнээсээ үдэхгүй тэгээ ингээд нөгөө нэг зурагтан дээр рэндомор юу ч хамаагүй тавиа яваад хаа ингээд. Би подкаст сонсч ирсэн юм аа. Тэгээ нөгөөдхөө сонсоод дуусаад юу ч хамаагүй тоглогдоод тэгээд ингээд байж. Ээж бит хоёрын залхуурлын өдөр гэсэн шиг хэвтэж байна тэнд. Араа. Шалаа цэвэрлэгээ дээшээ гаргаад тавьчихсан чи бүр нэг залхуурлын байдлыг хэвж байгаа юм уу чи? За одоо шалаа нэг гоч та. Манай нөхөр за тэгээд цэвэрлэх хамгийн сүүлийн зүйл бол охиныхоо энэ майтыг сайхан арчээ. Тэгээд охиноо тавиал тэгэл ер нь дууслаа да. Тэгээд яг хуу турцсан чинь би гоё хөнгөрөөд сайхан болж байна. Одоо ингээд нэг баг 4 гарan 5 ил хайчуу. Тэгэл турцсан чинь сайхан би хөнгөрж байна. Гэл дасгал хөдөлгөөн хийгээд ахаар би буларсан ч гэсэн маргааш нь ингээд дахиад өөр дасгал хөдөлгөөн ингээд хийгээл алхаар ингээд хүний биед ингээд дасгал гоё суудаг юм байна. Өмнө нь ерөөсө турын мурыг гэж ингээд шидэж явахдаа дасгал ерөөсө хийж байгаагүй болохоор одоо ингээд дасгалтайгаа ингээд эрүүл хоолтой байд юм уу те ийм юм ингээд нойр мойр ингээд бүх юмаа ингээд зэрэг ингээд авч явах ер нь бол ямар хэрэгтэй вэ гэдэг тал дээр бол амар сайн мэдэж авч гин. Тэгэл өмнө чинь ингээд
юу яагаал турна гэлтэхэр яг хоолоо сойгоол тэгэл өөрөө чихгүй байдаг гэсэн бол энэ удаа турхад чи ингээ нойр амир чухал юм байна. Сайн унтаж амарч явах хэрэгтэй байна хүн. Дээрэс нь хүн усаа ууж явах хэрэгтэй байна хүн. Дасгал хөдөлгөөн хийж явах хэрэгтэй байна гэд амар юм гой хичээлийг сурж авлаа. Тэгээд би нөгөө нэг Микер гэдэг бүтээгдэхүүнээс одоо ингээд челленжид оролцоод явж байгаа шүү дээ 28 хоногийн челленж. Тэгээд тэнд байгаа хүмүүсийн маань ихэнх ирдэг асуулт хоолны туршилт болох уу гэдэг асуулт байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр би буулахгүй гингүүд хүмүүс хоолны туршилт буулахгүй бол ингээд баг тураахгүй юм шүү гэж ярьж байгаа юм л да. Гэтэ ер нь бол шүү дээ хоолны туршлыг хүн идгээ болж иж яг зөв цагтаа олон хоол идчихэж тэр хоолны туршилт бууд юм байлээ гэдгийг би ойлгож авсан учраас одоо миний влогийг үзэж байгаа хүмүүс ч гэсэн байвал ер нь бол тураах бүтээгдэхүүнгээ шууд ингээд хоолны туршлаа буулгаад шууд юм идэхэ болоод тэгж хүн болохгүй мэлээ хүн чинь ингээд өдөрт 3-4 удаа тий хоол идэх хэрэгтэй мэлээ. Гэхдээ энэ идж байгаа 3-4 удаагийн хоолных нэг хоолны оронд л тэр Микерийн бүтээгдэхүүнийг оруулчихаа гэдэг л санаа байхгүй юу гэн тэгсэн чинь ингээд юу яагаал тураах бүтээгдэхүүн тураах хэвээр хоолны туршилт болох хэвээр гэж хүн монголчууд ер нь боддог юм шиг байгаа. Гэтэ яг хуу тийм бүтээгдэхүүнүүд байна л та. Яг гэтэ ер нь тэгж хоолны туршлаа алга болгоод буцаагаад эзэр агаал нөгөө бүтээгдэхүүнээ дуусаал тэгээл дахиад идэн штэ ер нь бол тэрний оронд бол ингээд өөртөө сайхан дэглэн бариад тэгээд яг эрүүл зөв хооллоод цагтаа яг хооллоод ирэхээр туршилч ингээ өөрөө аяанда бууд юм байна гэж та нартай хэлэхэд таатай байна. Тэгээ миний энэ арьс ингээд амар юм унжчихсан байгааз ингээ унжаад ингээд ер нь бол ингээд хав хатуу юм овойсон юм байсан бол ийм зөөлөн махтай болсон гэсэн үг би ийм зөөлөрсөн. Одоо тэгээд энийгээ яахын тулд нөгөө чангалахын тулд тасгал хийж байгаа гэртээ. Тэгэл одоо ингээ нөгөө нэг үздэг юм маань хүртэл ингээд дасгал хэрхэн алах уу яаж ингээд айтайхан уудчих уу шүү зөв хооллох уу гэд тиймэрхүү юм ингээ хайгаад хахаар миний үзэж байгаа ингээд Facebook, Instagram, алгоритм ч гэсэн надад яг тийм юмнуудыг зааж өгвөл байгаа хгүй юу. Тэгээд өмнө чинь дандаа ингээд хоол мол гарч ирээл дандаа ийм юм ингээ хоолны газар мазар хаана ойрхон хямдхан хоолны газар байна мэн гэл тиймэрхүү юмуд гарч ирдэг гэсэн бол одоо яг энийг идвэл эдэн кил калори тэг ингээд зүгээрээ эсвэл одоо эндээс ийшээ алхахвал хэдэн километр болж байна. Тэгэд нэг алхмынхаа юг ингээд гоё сонирхолтой ингээд өнгөрөөгөөрэй ч юм уу те. Тиймэрхүү ер нь их гарч ирж гин. Одоо ингээд эрчимтэй хэрвээ магадгүй жингээ бууруулад би хөнгөрөөд одоо гүйдэг болчвол би яас ингээд гүйлтэй хувц аваад олон километр газар гүйж үзье, марафонд оролцож үзье гэж боддог болж эхэлж гин. Тэгэхээр ер нь бол хүн анханасаа л өөртөө би жоо амар олон турж таргалсан л да. Тэгээд яг эндээсээ би юу ч сураагүй байгаа байхгүй юу? Юу ч ингэ сурж аваагүй байгаа байхгүй юу? Би өөрөө турчтэй. Би тур харгаа олцсон юм чаа. Одоо ингэ би тэл холоосойгоо турчна гэсэн чинь тэр чи амар өөр юм байд юм байна гэдгийг одоо ойлгож байна. Тэгээд миний бичлэгийг үзэж байгаа та нар маань ч гэсэн одоо туранхай хэрнээ одоо эрүүл хоолтгүй ч юм уу байвал одооноос эртнээс эрүүл хоолж эхлээрээ дээрс нь ингээд бус юмнуудаа битээд гэж байгаа юм биш үү? Наа чи ингээд зүтний чулуун молоотой болоогүй та нарт бол би шууд амьдралын хэм маягийг эрүүл рүү солиод ингэхгүй жоохон таслалтай 7 хоног болгон иддэг байсан болвол 7 хоног болгон иддэг байсан болвол 14 хоноод нэг ч юм уу дараа нь сардаа нэг болгоод ингээд тэр хүн түн тоолнуудаа ингээд идээч тий. Тэгээ Монголын мах чинь ямар гоё амттай илээ. Маха сайхан ногоотой холиод тий ингээд ийм гоё баяжуулж идээч гэдгийг бас үлмээр байгаа хгүй юу. Тэгээ тэр Микерийн ногоон бүтээгдэхүүнүүдтэй байгаа хгүй тэр ногоон бүтээгдэхүүнүүд нь бол дан ногоо заяа. Тэгээ одоо энэ хоолнд орж байгаа хүүхдэд хүртэл тэгээд нэр нэг ийм асуулт болсон заяа. Химийн ингээд бараг бодистой болохоор одоо ингээд юу жоохон хүүхэд ч юм уу хүүхүүл жирэмсэн эмэгтэйчүүдэд өгж болохгүй зү. Энэ ямар ч химийн юу биш байхгүй юу? Ногоо биш.
бүх төрлийн одоо ингээд тэр дотор ингээ орцсон амар олон төрлийн үр тариа жимс ногоо байгаа штэ. Тэднэрийг чинь заяа зүгээр л нэг ингээд хатааж агаад тэг бүгдийг бутлаад амар нунтаг болгоод тэгээд холиод савлцсан байхгүй юу. Тийм болохоор ямар ч химийн байцаахгүй тэгээд 4% нэг уутанда 4% чихэртэй тэр чихэр нь байгалийн чихэр. Одоо нөгөө нэг орсон ургамал ч юм уу нөгөө нэг жимсэнд нь байгаа одоо чихэр гэсэн үг болохоор тэр ямар ч эрүүл юу байхгүй. Тэгээд би охиноо бор хоолнд оруулахаараа ер нь бол бас үгүй гэж бодож байгаа ногооныг нь тэгээд би одоо тэгээд яг энэ бичлэг юм тийм рекламны бичлэг болчих шиг боллоо. Гэхдээ ер нь бол энэ одоо нөгөө юу штэ бүтээгдэхүүнийг бүтсэн түүх амар гоё заяа. Гэхдээ та нар үзхийг хүсэж ивэл энэ бүтээгдэхүүн бүтсэн түүхийг сонсё гэд бичингүүтлээ 2 номер үлдээгээрээ заяа дуустал нь үзсэн болол тэгээд 2 номер үзээд би одоо дараас нь бас хүүхдийн бор хоолны талаар бичлэг хийж оруулах гэж юу нь бол бодож байгаа. Тэгээд энийг монгол хүн одоо миний идж байгаа юмыг монгол хүн өөрөө бүтээсэн. Тэгээд монгол хүн өөрөө ингээд солонгос жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тийм газар өөрөө төслөө бичиж ороод одоо миний ийм монголчууд хэрэгтэй байна гэд орсон төслийн шалгарсан бүтээгдэхүүн учраас би бол энэ тэмцээнд орсондоо маш их баяртай байгаа. Тэгээд өнөөдрийн байдлаар 4 кг госчаал яж ин да. Тэгээд бас дараагийн бичлэгээр штэ юм. Ямар юу яавал би одоо ямар дасгал хийдэг вэ гэдгээ хуваалцвал үзэх хэрэг хүн байна. Та нар манаас дасгал үзье 2 гэд бичээрэй заяа. Тэнгүүт би харж агаад их байвал өөрийнхөө хийдэг дасгалыг хамтдаа хийцгээе. Тэгээд нэг дасгалын бичлэг оруулчих. Гэхдээ би бол нөгөө нэг фитнесийн багш нар шиг хамтдаа гэж хийж чадахгүй л дээ. Би гэж дуусгах байх. Тэгтээ надтай хамт гэж дуусгаасай гэж хүсэж байна. Тэгээд өнөөдөр миний бичлэгт хамт байсан баярлалаа. Үнсээ та нарыгаа.